Сонгуулийн үр дүнгээр ялс байгуулж шинээр ажиллан аваад удаагүй байгаа Монгол улсын 21 аймгийн засаг дарга болон иргэдийн хурлын дарга нар ирэх 4 жилд засгийн газрын бодлого чиглэлийн талаар төрийн ордонд мэдээлэл сонсч байна. Аймагуд өвлийн бэлтгэл ангилалын хангаж эхэлсэн байна. Мөн зарим аймгийн засаг дарга нар төсөв санхүү хүнд үед орон нутагтаа хэмнэлтийн горимд шилжиж, дарга нар нь том оврын жип машинаасаа татгалзаж эхлээд байна. Эх орны зүүн хязгаар Сүхбаатар аймагт ихэнх нутаг гантай хадлан тэжээл авдаг сумдын газар нутаг түүмэрт өртсөн өвөлжилт хүндэрч мэдэх амаргүй нөхцөл байдалтай байна гэж орон нутгийн удирдлагууд мэдээлэл өглөө. Ажлаа аваад удаагүй байгаа ч өмнө сумын цэцэг дарга нар нь зөвшөөрлгүйгээр эрх мэдлээ ашиглан урд хөршөөс хадлан бариад зарим сумдад ажиллаж байсныг зэгслэж үйл ажиллагааг нь зогсоожээ. Өвлийн бэлтгэл хангаж эхэлсэн ч төсөв санхүүгийн хувьд хөрөнгө мөнгө шаардсан хугацаанд эхлэж чадахгүй удаашрж байгаа ажлууд байгаа талаар Сүхбаатар аймгийн цэцэг дарга мэдээлэл өглөө. Манай аймгийн хувьд санхүүгийн байдлын хүндрэлтэй байгаа. Яг үнийг хэлэхэд бас эхний хагас жилд бол тодорхой хөгжлийн сангийн хөрөнгө болон цэцэргийн нөөц хөрөнгүүд бол зарцуулагдсан. Санхүү мөнгөний хувьд нэлээд хүнд байгаа. Энэ байдлаа сая төсвийн тодтол оруулахаар сангийн яамд уламжилсан. Одоогоор бол хариу гараагүй байна. Ер нь мөн төсөв мөнгөтэй холбоотой бас үйлчлэлийн бэлтгэлтэй холбоотой цаг хугацаатай ажлууд бол хөрөнгө мөнгөний байдлаас болоод цаг хугацаанд хийгдээгүй ийм байдлууд байгаа. Гэхдээ яг хөө мэдээж бид нар одоо ард олонхоо ихтгэлийн хүлээ сонгогдсон, өөрөөр хүлээсэн ийм хүмүүс учраас бол ажлаа цаг хугацаанд дамжуулахын тулд өөрсдөө хамаарах бүхнийг хийж ажиллаж байгаа. Хинтээ аймгийн хувьд малчдын болон аймгийн төвийн хэмжээнд өвлийн бэлтгэл ажилд орсон. Гэхдээ өөрийн сүлжээ үүсч өөр нэхэгдэж байгаа ажлууд ихтэй эмэг зэгсгүй байгаа учраас эхний ээлжийн зэгслэх ажлыг хийж байна гэж шин цэцэг дарга нь мэдээлэл өгч байна. Хинтээ аймгийн хувьд хэмнэлтийг орон нутагтаа эхлүүлж дарга нар нь аймгийн төвд болон хот руу ажил хөөцөлдөхдөө том оврын жип машин унахгүй. Хямралын үед дарга нараасаа эхлэж хэрэглээгүй умхаар болсон талаар засаг дарга нь мэдээлж байна. Төсвөт байгууллагын дарга нар бол одоо том машины хэрэггүй, суудлын жижиг машинуудтай байж болно. Пүрэв центр бол одоо хөдөө орон нутагт бол аймгийн төвөр болон Улаанбаатар хотод хөөцөлдөхөд хангалттай шүү дээ. Яг л зүгээр хөдөө ажилд нь явахад нэг тэр аймгийн төв дээр хэд нэг 40-од том жипүүд байгаа. 30 хэд яг ястогоор 38 жип. Энэ жипнүүдийг цөөлөд ирэхээр эндээс нэг 10-аад жипүүдийг хөдөө ажлын хөдөө томилтоор ажиллахад зориулаад нийтлэг үйлчлэгээний газар дээр нэг 10-аад жип байж хөлтүүлүүд хөдөө томилтоор явуулаад асуудал байхгүй. Аймгийн төв дээр энэ машин байшин шиг том жип унсан дарга нарын асуудлыг бол журамлагаас өөр аргагүй болж байгаа. Ийм анхны захирамжаа гаргаад ажиллаж байна. Ер нь хэмнэхүүд бол олон зүйл байгаа. Төрд Монгол Ардын нам ирэх барьж 20 аймагт Монгол Ардын нам гарсан бол арчсан нам гарсан ганц аймаг нь Завхуу аймаг. Энэ ч утгаараа 4 жилд хөрөнгө оруулалт татаж бүтээн байгуулалт хийж чадахгүй байх гэдэг болгоомжтой бий. Тэгвэл засаг дарга нь энэ тал дээр огт хүндрэл гарахгүй гэж тайлбар хийж байна. Завхуу аймгийн хувьд тулгамдсан асуудал нь загстай давны 67 км зам барих ажил. Энэ намартаа багтаж ажлын эхлэхгүй эрх аврыг хүлээх шаардлага гарсан учраас хөт өвлөөс урьдчилж нэг удаагийн сайжруулсан засвар хийхээр орон нутагтаа бэлтгэлээ эхлүүлсэн байна. Түүнчлэн Завхуу аймаг сүүлийн 35 жил огт гар хүрээгүй дулаан болон цэвэр усны чугам сүлжээгээ шинжилэхгүй бол энэ үйл задарч болзошгүй гэх мэргэжлийн хэлтийн дүгнэлт гарчээ. Үүнд 600 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа талаар Завхуу аймгийн засаг дарга ярьж байна. Энэ үйл задарч болзошгүй мэргэжлийн хэлтийн байгууллагуудын дүгнэлт гарсан байгаа. Энэ чугамыг шинжилэн засварлахад нэг 683 сая төгрөг хэрэгтэй. Энэ хөрөнгийг шийдэх асуудал их чухал байгаа. Тийм учраас би бас засгийн газрын нөөц сангаас гаргаж өгөөч гэж ерөнхий сайдад бас загтал илгээсэн хүсэлтээ тавьсан байна. За 3 дахь асуудал бол Завхуу аймаг бол эрчим хүчний асуудал хүнд байдаг. Ер нь төвийн эрчим хүчтэйгээ хослоод, усан цахилгаан станц хослоод, дизель станцтай явж байгаа ганцхан аймаг бол Завхуу аймаг байгаа. Тэгэхээр энэ жилийн хувьд бол дизель станцын нөөц огт байхгүй байгаа. Энэ маань энэ үйл бас үйлжил хүндрвэл Завхуу аймаг бас гал алдах юм аюултай байгаа учраас эрчим хүчний яамд бид бас албан ёсоороос хүсэлтээ тавьсан. Өнөөдөр бас энэ яамны сайдтай уулзалтаа энэ асуудлуудаа тавьж шийдвэрлэх талаас нь хөөцөлдөж ингэж ажиллах болно. Харин Баян-Улгийн аймаг бороо хүрэгтэй байсан учраас хадлан тэжээл бүрэн хангагдсан байна. Гол тулгамдсан асуудал бол үерт автсан 100 гаруй өрхөд шинээр газар олгож шинэ хорооллын бүс байгуулахаар бэлтгэл ажилд орсон байна. Баян-Улгийн аймагт үерийн улмаас 2 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Шинээр хороол бий болгож газар олголт хийгдэж тэгээд айлуудыг шинэ хороол газрын олгож өгж байгаа. Засгийн газраас 100 гаруй өрхийг одоогоор тусламжийн эхний аянд айлууд болгосон. Тэгээд тог сэвэрсний асуудлуудыг шийдээд тогны асуудлын одоо дэвс нь болоод 6 газар хож дуусж байгаа. Тэгээд одоо энэ айлууд маань одоо Баян-Улгуудад үйл болох хахирдсан болно. Тэгэхээр одоо байшинтай болох талаас нь бас
асуудлууд их эргэж байгаасаа шүү дээ. Энэ мэтлэн төсөв санхүү хүнд байгаа ч дүн өвлийн хүүтнээс урьдчилж аймаг бүр өвлийн бэлтгэлээ базааж шаардлагатай байгаа төсөв хөрөнгөө засгийн газар танилцуулж байна. Агентлагийн даргаас ерөнхийлөгч хүртэл хэмнэх горимж шилжихээр бэлтгэж байгаа Монгол улсын хувьд засаг дарга нар үр ашиггүй зардлаа багасгаж оновчтой хөрөнгө оруулалтыг шаардлагатай гэж эдийн засагч сануулж байна. Зарлага хамгийн энэ төрөнд хийх ёстой юм нь юу юм? Хамгийн одоо үр ашигтай юм нь юу юм? Хамгийн чухал юмнуудаа төвлөрөх ёстой гэсэн үг. Түүнээс дуртай юмаа хийж болохгүй. Жишээл одоо юу гэдгийг олон тэрбум төгрөгөөр бол нэг удаагийн засаг бол тарьж болохгүй л гэсэн үг байхгүй. Тийм мөнгө одоо бишээ тийм. Тэгтээ бол зам засвараа хийдгээрээ хийж болно. Сургууль эмнэлгээ засгаараа засалт болно. Огт эдийн засаг зогсчлоо гэсэн үг бас биш. Бодлогоо л их сайн болох гэсэн. ТВС Медэнд Бацрун Алтан гэрэл мэдээллээ. 2016 онд улсын хэмжээнд 495.9 мянган гад тариалалт хийсэн бол байгаль цагуурын давагдшгүй хүчин зүйлэд зарим аймагт хан тавигаагаас болж 20.1 мянган га газар ураг цалтахаар байна. Тариаланчдаа борлуулалтын асуудалд хамгийн их сэтгэл зовниж байна. 2016 онд улсын хэмжээгээр 377.2 мянган гад үр тариа үнэс 355.3 мянган гад улаан буудай, 14.5 мянган гад төмөс, 8.2 мянган гад хүнсний ногоо, 63.8 мянган гад досны ургамал, 28 мянган гад тэжээлийн ургамал, 4.2 мянган гад эмийн ургамал нийтдээ 495.9 мянган гад тариалт хийсэн байна. Ургацын энэ жилийн хувьд газар тариалангийн үндсэн бүс нутаг болох Сэлэнг, Төв, Дархууд, Орхон, Булган, Хөвсгөл, Арангаан аймагуудад зуншлах харьцангуй сайн байсан учраас ургац ахуйд эргээр нөлөөлнө гэж үзэж байна. Байгаль цагуурын давагдшгүй хүчин зүйл Гангийн улмаас 20.1 мянган га талбай ургац алдаж, болц дутуу байснаас 1.2 мянган га талбайд тэжээл шилжснээр нийтдээ 21.3 мянган га талбай улсын балансад ороогүй байна. За өнөөдөр 22-нд ерөнхийдөө баруун зүгийн нутаг Төвийн бүс нутаг, за зүүн аймагуудын одоо хойд болох Хинтийн одоо тариа ногоотой газруудад, за 23-нд нутгийн ихэнх хэсгээр, 24-нд нутгийнхаа зүүн хагаст бол ер нь цагаагаар нэлээд докторгүй бороо хуртай сэрүүсэх төлөвтэй болж байна. Салхишуурах ч гэсэн ер нь энэ хоногудад 22-наас 24-нд ер нь говьдлынхаа нутгаар салхи төр зуур одоо 14-өөс 16, зарим газараар 18 дэвсгэнд хүрч сэрүүсэх төлөвтэй байгаа. За өнөөдрөөс эхлээд баруун зүгийн нутгийн хойд талаас эхлээд 23-нд нутгийнхаа хойд хагаст, энд бол тариалангийн бүс нутаг хамаарна. За 24-нд ихэнх нутгаар харьцангуй нэлийн сэрүүсж байна. За энэ хоногудад за өндөр уулархаг нутагтаа бол хөрсөн дээр бол 0-5 градус хүрч сулхан цочор хөдөргөн. За харин Таалхээрийн бүс нутаг буюу ялангуяа энэ тариалангийн гол бүс нутгаар бол шөнөдөө 2-7 градус дулаан хонж, өдөртөө бол 15-20 градус орчим дулаан байх төлөвтэй. Тариаланчдын хувьд тариа урахад хүндрэл учруулдаг эвдэрч гэмтсэн замгүүрийн асуудлыг яралтай засварлаж өгөх шаардлагатайг онцолсон бол тариа ураалтанд оюутнууд болон цэргүүдийг дайчилдаг, цэргүүдийн хувьд асуудалгүй сайн ажилдаг, харин оюутнууд болохоор 7-оос 10 хоногийн хугацаатай томилогдож ирдэг, дөнгөж ажил сургаж гаршиж эхлэхээр нь буцаагаад татаад авчихдаг. Тиймээс тариа ураалтанд ажиллаж байгаа оюутнуудын хугацааг сунгаж өгөх шаардлагатайг онцолж байна. Тариалан дэмжих сангийн бэлтгэл ажлыг нэлээд сайн явуулахгүй бол сав суулганууд ч ямар шүү байлаа тий. Тэрэн дээр энэ удаан гэсэн байдлаар тэр дээрээс нь компаниудын савыг явуулж үзэх хэрэгтэй. Ойрхон байгаа компаниуд дээр нь шууд тэн дээр нь будааг нь аваад лацтаад явдаг хуучин ийм арга барилтай байсан. Тэрийг ашиглах хэрэгтэй байх гэж бодож байна. За гуравт нь замын талаар тэр хөдрийн хазаан даваа гэж байдаг тийм ээ. Олон мянган тонн даваа будаа явж идэг хамгийн хүндрэлтэй. Тэр давааг нэг засч өгөөч ээ. Тэр даваа байгаа наан 2-3 жижигхэн модон гүрвээ. Цаашаагаа бас сум ороход бас нэг доотлын будаа явдаг том модон гүр нэлээ яаж ицсэн байлаа. Тэр эвгүй байх одоо том машинууд явбал тэр будаа бол гарахаар болцсон байлаа. Хавар орж ирсэн, тариалалтанд зориулж орж ирсэн 6500 тонн төлсний үлдэгдэл одоо 1000 гаруй тонн байгаа. Онцгой доторгүй орж ирсэн. Тэрийг бол ихлээд одоо энэ 6500 тонноос хасаад компаниудаа бас хуваарлана. Агуулсан элеваторын хувьд бол бүх ариутгал орсон байгаа. Одоо буудаа хүлээж авах бол энэ 7 хоног бэлэн болно. За оюутны хувьд бол 90 сургуулиудаа гэрээ хийхээр аюул хүндрэлтэй. 7-аас 10 хоногийн хугацаа өгдөг. Тэгээ яг ажлаа сайхан гаршаад хийх болохоор аваа явцдаг.
Тэгээ зарим нь болохоор бүр хүндэрдэг. 5 хоног яваад усан доор нь халуусанд сумын төв орномор гэж. Тэгээ энэ миний бас нэг орон нутгийн онцгой зохицуулаад нэг жоохон хугацааг нь орцгож өгөөч. Оюутнууд ер нь оюутнуудыг 14 хоногоос дээш ажиллаад биеийн яцраад овоо сайхан сурдаг. 5 хоногт нь юу ч чадахгүй шүү дээ өөргөө. Нөгөө талаар борлуулалтын асуудал тариаланчид хамгийн их санаа зовниж дараа нь төр тариаланч хоёрын дунд хэрүүл маргаан бий болохгүй тул анхнаас нь хоёр талд асуудлаа тодорхой шийдээд явах шаардлага бий гэсэн ургац алдсан шалтгааныг ч мөн тодрууллаа. Одоо энэ жил бидний дээрээс бол хүнд юм бол борлуулалтын асуудал. Тэгээ энэ дээр хөрөнгийн хүүсүүр байгаа. Тэр 60 тэрбум 60 одоо 100-аас 150 тэрбум гэж байгаа. Тэгээ энэний бонд гаргаж өгөөч. Тэгээ дундын даасанд байршуулъя. Энэ асуудлыг нэг бас нэг ургацын комиссаас хүртэл ярьсан. За дараа нь экспортын асуудал. Энийг жоохон зөлөөтэй болгож ер нь антаа энэ жил экспортод гарна. За 3 дээрээс бол одоо тариалт мэдэгдмээр коватын асуудал. Одоо гэсэн коватыг гурил бодооны коватыг хүчингү болгоё. 17 оны ургац хүртэл энэ ямар ч байсан дотоод хэрэгцээ 100 хангаж байгаа учраас коват олохгүй гэдэг. Эхний ээжинд гурилын үйлдвэрүүдээс одоо танах хэдэн тонн буудааны хэрэгцээтэй өгдөг захиалгыг надмаар байгаа юм. Хоёр дахь нь буудаан баланс дотор тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нэр ороогүй ерөөсөө энэ жил буудаа авахгүй юм шиг байна л да янз нь. Өрөндөөч буудаа авахгүй, мөнгөөрч буудаа авахгүй юм байлгүй бодвол баланс дотор нэр нь орж ирээгүй байхыг бодоход. Тийм учраас энийг одоо бүр тодруулах хэрэгтэй. Манай буудаан сангийн жил буудаа өрөнд ч авахгүй, бодлоч ч авахгүй. Та нар өөрсдөө борлуулалтаа бодоагүй үлэн бодоо тариалж бас нэг юм бодох хэрэгтэй шүү дээ. Тийм. Зарим газруудад энэ улсын хэмжээгээр 16 мянган газрын ургац алдагдсан юм байна. Энэ ямар шалтгаанаар ургац алдсан бол гам болсон болов одоо хяруун цахиулсан болов яасан бол эсвэл хорхой шавжинд идэвхч үү энийг нэг тодруулж тайлбарлаач гэсэн асуудал байгаа юм. Ургалтын хугацааны дунд үед бас чийг нэлээд дутсан. Ийм байдлаас болж одоо үндсэндээ ургац алдсан. Тэнд бол одоо айхтар хорхой шавж, одоо хортон шавжаар ингээд идэгдсэн тийм юм бол одоо байхгүй. За компаничлсан ажиллаар оюутнуудыг за дээр нь одоо цэргүүдийг авъя гэхээр эргээд одоо тоо хэмжээ хүндрэл гараад байдаг. Аж ахуйн нэгжүүдээс ер нь авсан хамгийн зөв байд юм байлээ. Сүүлийн ер нь практик гараад багт. Тэгэхгүй ингээд компаничлсан аргаар 1000 цэрэг авна, 1000 оюутан авна гэх юм бол энэ ажлыг одоо тэгтээ тэргүү газар тариалангийн компаниуд өөрсдөө одоо ажиллах хүчээ зохицуулж яддаг учраас энийг бол одоо тэг шийдэхэд хүндрэлтэй. Зүгээр таны хэлснээр аймгийн одоо хөдөө аж ахуй газар аймагуудаараа дамжуулаад зохицуулалтаа хийгээд явхад бол болохгүй юм байхгүй. Энэ намрын ургац хураалтад үр тариа хураах комбайн 1153, ангилан хадагч 533, төмс хүнсний ногоо хураагч 507, өвтөрмийн техник, тоног төхөөрөмж 744 ажиллах бөгөөд техникийн бэлэн байдал 85% байна. Хураалтын ажилд нийтдээ 6000 тонн шатхуун шаардагдах тооцоо гарсан бол тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан 50% урьдчилгаатай зээлээр олохоор шийдвэрлэжээ. ТВС Медианд Батсуран Алтан гэрэл мэдээллээ. Бид төв улсыг зөвхөн шашны соёл уламжлалаар нь төсөөлдөг. Тэгвэл өнөөдөр төвд хөгжлийнхэн шин шатанд хүрч илүү өргөн хүрээг хамрах болж ганц түүх биш аялал жуулчлалч эрчимтэй хөгжиж байгааг онцолж байна. Энэ хүрээнд төвд улсын төлөөлөгчид манай улсын сэтгүүл зүй болон соёл урлагийн салбарынхантай уулзалт зохион байгуулжээ. Төвд улс өнөөдөр хөгжлийн шин шатанд гарч ирсэн гэдгийг уулзалтын үеэр талууд онцолж байсан юм а. Төвдийн соёл бол дундад улсын соёлтой салшгүй нэгэн хэсэг юм. Дундад улсын зүгээс төвдийн эртний төх соёлын үнэт зүйлс одоо хэрэн судлагдахгүй ховор нанд мэгд болоод бит бус үеийг судлан таних ажилд 46 зүйлийн эдийн засгийн дэмжлэг үзүүлж 10 тэрбум яаны хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг энэ үеэр мөн онцолж байсан юм а. Түүх шашин соёлын судлалч хүрээгээ тэлж түүн чиглэсэн сургууль цэцэрлэгүүд ч олноор хичээллэж байдаг байна. Монгол төвд хоёр улсын шашин судлал сэтгүүлсэн салбарын хамтын ажиллагааны хүрээнд шин төвдийн талаар хамтарсан судалгаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцсан юм а. Одоогийн төв судлалыг онцлох нь бол бүх талаар өнгөрсөнд бол одоо төв судлал бол одоо шашнаар бол гол улагж ийсэн. Одоо бол бүх талын ардын дунд уламжлалт одоо соёл жаншил энийг бүх талыг хамаарсан тэгвэл энэ улсаас бол одоо эдийн засгийн талаар бол өртний одоо ном судар ховор цог түүхийн дурсгалт төв өөрөнгийг бол одоо хамгаалахаар санхүүгийн ажлыг бол одоо ихээр хийсэн байна. Монголын талтай бол хамтран ажиллах нь бол монголчууд бол бүр бурхан шашинтай
тэгвэл төвд борхон шишинтэй бол их ойролцоо байдаг. Тэгэхээр бол монголчуудтай бол Монгол улстай бол хамтран ажиллахад бол шашны соёлын талаар бол хамтран ажиллах их юутай сонирхолтой байна. Төвд улсад өнөөдөр аялал жуулчлал ихээр хөгжилдөө хэдэн зуун мянган гадаадын жуулчид зорин очдог болсон байна. Төвдийн засгийн газраас аялал жуулчлалыг хөгжүүлэн иргэдэд ажлын байраар хангах үүднээс мэрэгжлийн тогооч нарыг бүтэн 2 жилийн цалинтай сургалтанд хамруулан төгсөгт нь шууд ажлын байраар хангадаг болжээ. За энэ нь зөвхөн тогоочоорч хязгаарлахдаггүй, буудлын үйлчлэгчээс ахуулаад маш олон ажлын байранд зөвхөн төвд хүмүүсээ мэрэгшүүлэн сургаж ажлын байраар хангах болсон байна. Та бүхэнд бид 17 цагийн мэдээ сурвалжилгаан үзүүллээ.